Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан амарцгаав уу? Та бүхэндээ шинэ семестрийн мэндийг хүргье. За хамтдаа бүгдээрээ Бурхны үгнээс Библийн 1-р Иохан номны 3-р бүлгийн 7-оос 10-р ишлэгийг гаргая. 1-р Иохан номны 3-р бүлгийн 7-оос 10-р ишлэл. За олсон бол би эндээс дуудаж өгөөд хамтдаа бүгдээрээ хараад явъя. 7-оос 10-р ишлэл 1-р Иохан 3-р бүлгийн 7. Бяцхан хүүхдүүдээ та нарыг хинч бүм ихлэг. Зүвийг үлдэгч нь түүний зөвд байгаачлан зөвт юм. Нүгэл үлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үлдсэн. Диаволын үлсийг устгахын тулд Бурхны хүү үүнд илчлэгдэжээ. Бурхнаас төрөгч бүр нүгэл ис үлддэг. Учир нь Бурхны үр түүн дотор оршдог. Тэрээр Бурхнаас төрсөн тул нүгэл үлдэж ис чадна. Бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зүвийг үлддэг гүнч ах дүүгээ хайрладаг гүнч Бурхных биш ээ гэсэн байна. За өнөөдрийн энэ Бурхны үгийг уншаад хамтдаа бүгдээрээ эзэнд энэ семестрээ бодоод шинээр эхэлж байгаа семестрээ бодоод эзэнд хандан залбираад түүний өмнө очицгоё. Хамтдаа хэсэг хугацаанд эзний өмнө очие. Эзэн минь таньда баярлалаа. Өнөөдөр та Библийн сургалтын төвийг удирдах өнгөрсөн 30 жилийн турш өөрийнхөө удирдамжаар чиглүүлгээр хангаж эзэн минь сайн удирдагчдыг зөвшөөрч, сайн багш нарыг зөвшөөрч, олон оюутнуудыг илгээж, олон төгсөгчдийг монголч болгонд бэлтгэж эзэн минь ерөөсөөр ирсэн учраас танд баярлалаа. Өнөөдөр 30 жилийн дараа бид 2026 оноос 31 дахь жилийг эхлүүлж байна. Та биднийг ч гэсэн итгэмжтэй гэж үзэж, өөрийн оюутнуудаа илгээж, багш нарыг маань та сүнсээр хангаж, удирдагчдыг маань мэрэгүү ухаанаар өрөөж удирцаар байгаа учраас танд баярлалаа. Эзэн минь таны бэлэг болох энэ Библийн сургалтын төв гих гайхалтай үйлчлэлийг үргэлжлүүлэн авч явхад ирээдүйн хүн нэг болгоныг та өрөөгөөрэй. Оюутнуудыг минь өрөөж, эзэн минь өөрийн үгээрээ тасгалжуулж, та энэ семестрт өөрийнхөө хүч чадлыг үргэлжлүүлэн өгөөрэй. Багш нартай хамт байж, та мэрэгэн ухааныг өгч, бузар муутай эзэн минь тэмцэлдэж, ялалт байгуулахад та бас туслаарай эзэн минь. Бүхнийг таны гарт өргөж байна. Эзэн таны үгэнд баярлалаа. Таньда бүхнийг өргөөд Есүсийн нэрээр залбирч байна. За хамтдаа бүгдээрээ энэ 1-р Иохан номны 3-р бүлгийн 7-оос 10-р ишлэгийг өөрийнхөө Библиэс харъя. За үүн дээр бид нар энэ семестрийг эхлүүлэхийн тулд UBTC-ийн алсын харааг бид нар санах ёстой. Таад маань UBTC-ийн алсын харааг хэр мэдэж байна. Бид нар алсын хараан дээр үйлчлэгчдийг чуулганд, удирдагчдыг дэлхийд гэсэн алсын хараатай байгаа. За тэгээ бид нар эрхэм зорилго маань Библийн сургалтын төв нь Бурхны хаанчлалыг амьдралын талбар бүрд тэлхийн төлөө хувьсган өөрчлөх Библийн цогц боловсрал олгох замаар үйлчлэгч удирдагчдыг бэлтгэж Евангелийн итгэл үнэмшлэр Христийн биеийн эв нэгдлийг эрхэмлэнэ гэсэн. Тэгэхээр энэ эрхэм зорилгын маань нэг чухал гол төвд нь байгаа нэг чухал үгс байгаа. Энэ бол хувьсган өөрчлөх Библийн цогц боловсрал гэсэн утгатай. Мөн чанарыг бидний Библийн сургалтын төвийн багш, ажилчид, оюутнууд бидний хүн нэг болгоны зүрх сэтгэлдээ баримталж байгаа нэг чухал тийм ойлголтыг ухах түүнийг бидэнд илтгэж байгаа. Тэгэхээр үүний гол мөн чанарт өнөөдрийн энэ үгсээр бид нар тэр гол мөн чанарт нь байгаа үгсийг хамтдаа суралццгаая. Тэгэхээр энэ 1-р Иохан номны 3-р бүлгийн 7-оос 10-р ишлэлийн 7-р ишлэл дээр Илч Иохан эхлүүлэхдээ бяцхан хүүхдүүдээ та нарыг хинч бүү мэхлэг. Зүвийг үлдэгч нь түүний зөвд байгаачлан зөвт юм а гэж хэлсэн байна.
Тэгэхээр өмнөх хам сэдвийг нь энэ 7 дугаар ишлээс өмнөх хам сэдвийг нь харах юм бол Христийн итгэгч хүний дотор хийж байгаа ажлыг, Бурхны хийж байгаа ажлыг яриад одоо яг энэ хэсгээр итгэгч хүмүүс өөрсдөө Бурхны үгийг яаж хэрэгжилж амьдралдаа хэрхэн үр дүн гаргах вэ гэдгийг энэ хэсгээс эхэлж байгаа. Ямар ч байсан Илж Иохан өөрийнхөө хэлж заншснараа бяцхан хүүхдүүдээ гэж дуудсан. Тэр нь чуулганыхаа хүмүүсийг амьдралыг нь ямар байхыг илтгэсэн чухал санааг илэрхийлэхин тулд үүнийгээ хэрэгэлдэг. Онцлон за энэ хэсэг дээрээс харах юм бол яг дуудаад эхлүүлж ин тэ бяцхан хүүхдүүдээ та нарыг хинч бүү мэхлэг гэсэн. Тэгэхээр энэ хинч бүү мэхлэг гэдэг үгийн дараагийн энэ бүхэл бүтэн багц хэсгийг захирж байгаа. Тэгэхээр мэхлэгдэхгүй байхын тулд бид нар юуг Илж Иохны дагуу санах ёстой вэ гэдгийг нь анзаарах нь чухал. Мэхлэгдэхгүй байхын тулд сануулга гэж. Тэгэхээр мэхлэгдэхгүй байхын тулд бид нар амьдралаа, ариусгалын амьдралаа анхаарах ёстой. Тухайн энэ хэсгээр ярьж байгаа. Тэгэхээр бид нар энэ ирэх семестрт теологи суралцсан. Бид нар Бурхны үгийг суралцсан. Бурхны үгийг амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө суралцсан. Гэтэ бид нар суралцж явах үедээ теологийг жоохон буруу ойлгосон ойлголтоор суралцж магадгүй гэдгийг анхааруулмаар байна. Тэр нь юу гэхээр теологи сурна гэдэг нь би бусдад зааж ухаантай, академик чадвартай болоод бусдын амьдралыг чиглүүлнэ гэж бодохгүй гэж. Өөрөөр хэлбэл бидний саяны хэлсэн санаач шигээ те теологи гэдэг бол зүгээр л бидний толгойг илүү ухаантай болгодог. Тэгээ бусдын амьдралыг зааж чиглүүлэх эрх мэдэлтэй болдог. Тийм мэдээлэл, тийм мэдлэг төдий зүйл биш гэдгийг энэ хэсэг дээрээс Илж Иохны хэлж байгаа хэсэг дээрээс бид нар олж харах боломжтой. Өөрөөр хэлбэл теологи гэдэг бол зүгээр мэдээлэл биш. Үнэнээр зөвхт амьдрах дадал байх ёстой гэх энэ хэсгээр бидэнд сануулж байгаа. Зөвхт амьдрах дадал. Өөрөөр хэлбэл зөвхт амьдрах дадлыг 7 дугаар ишлэл дээрээс яаж харж бодж байна гэхээр зөвийг үйлдэх чинь гэж Иохан санаас зөвийг үйлдэгч гэж. Тэгэхээр энэ хэсэг дээрээс харах юм бол зөвийг байнга давтан үйлддэг хүний тухай ярьж байгаа. Зөвийг байнга давтан үйлддэг хүний тухай. Гэтэл мэхлэгдсэн теологийг зөвхөн бусдад заах, мэдлэг гэж ойлгох хандлагатай хүмүүс бол ихэнхдээ амьдралынх нь зөвийг үйлдэх дадал биш. Христийг ярьж байгаа хэрнээ, сайн мэдээг ярьж байгаа хэрнээ, Бурхны үгийг тунхилж байгаа хэрнээ амьдрал нь ерөөсөө өөрчлөгдөхгүй хүмүүс бас байх. Тэгэд мэхлэгтэй тань тийм. Ярьж байгаа хэрнээ өөрийнх нь амьдрал дээр нь үр жимс ерөөсөө гардаг. Зарим тохиолдолд сүнслэг, амар сүнслэг гэдэг нэрээр өөрийнхөө үйлддэг нүглийг хэвийн гэж итгэх тохиолдол бас байна. Хэвийн зүйл, байдаг л зүйл гэж. Тэгээд тэрийг бүр зарим тохиолдолд бусдад хэвийн гэж ойлгуулахаар ятгадаг тийм тохиолдол бас байна. Эсвэл зарим тохиолдолд сурч мэдснэ өөрийгөө зөвтгөх гэж ятгадаг тийм тохиолдол бас байгаад байна. Өөрийгөө зөвтгөх гэж ятгадаг. Өөрийнхөө зөвтгөх хэрэгсэл болгодог. Тэр эдгээр зүйлс бол аль хэдийнэ мэхлэгдэжээ гэж үзээд байгаа. Тэгэхээр дараагийн хэсгээр тийм нэг хоёр зүйлийн тухай Илж Паул ярьж эхэлж байгаа 8 дугаар ишлэлээс диаволын хүүхдүүд нөгөө талд нь 9 дугаар ишлэл дээр гарч байгаа шиг Бурханаас төрөгч гэсэн ийм хоёр бүлэг хүмүүсийн тухай. Тэгэхээр энэ хоёр бүлэг хүмүүсийн тухай үзэл баримтлал Эхлэл номоос эхэлсэн. Тэгэхээр Эхлэл номын 1-р бүлэг дээр байдаг нэг алдартай ишлэл дээр тийм эмэгтэйн үр удам нь могоон толгойг няцлана гэсэн. Харин могоон үр удам нь эмэгтэйн хүүхдийн өсгийг нь яцлана гэсэн тийм. Тэр тэмцэл эмэгтэйн үр сатаны үрийн тухай энэ хуваагдал үзэл баримтлал ярьж эхэлсэн. Тэгэхээр бид нар нэг зүйлийг бас анзаарах хэрэгтэй болно тийм. Тэр Библийн тэр авралын түүхэнд их тэрнийг нэг зураглалыг харах юм бол бид нар ухаалаг Бурхны үгийн дагуу зөвхт амьдрахын тулд бидэрт мэхлэгдэх боломж айгүй их. Гимнүглээсээ болоод бид нар мэхлэгдэж болно. Эсвэл өөрийнхөө буруу ойлголтоосоо болоод бид нар мэхлэгдэх боломжтой. Яг тэгвэл бодтой
хуурам мэхэлдэг тэр хүчин өдөр болгон бидний эргэн тойронд байгаа гэж. Бид нар үүнийг маш сайн мэднэ тийм. Бид нар уруу татлаханд ороод хуурам мэхлэгдэх боломжтой итгэгч хүмүүс. Тэгээд тийм болохоор багш нь хуваасаа өнөөдөр та бүхэнд 2 ном бэлгэлэхээр авчирсан. Тэгээ энэ 2 ийм улаан цэнхэр 2 ном байна. Энэ болохоор эмэгтэй үр удам гэсэн нэртэй 2 ийм ном манай гүр тавьчдын залуучуудаас орчуулсан. Тэгээд намайг хянаж өгөөч гэсэн. Тэгээд би хянсан. Тэгээд надад 2 хайрцгийг авчирч өгсөн. Тэгээд би хуваасаа та бүхэнд энэ семестр эхлэхэд бэлгэлж байгаа. Тэгэхээр энэ зохиогч нь бурхан талархъя те. Энэ зохиогч нь болохоор Хуан Юн Хэн гэдэг солонгос пастор байгаа. Тэгээ би тэгж тааж байна. Гэхдээ энэ зохиогчтой би ерөөсөө нүрээр уулзаагүй. Гэхдээ энэ зохиогч өөрөө энэ номыг магадгүй өөрийнхөө докторийн дипломынхаа диссертац болгож бичсэн юм шиг байна. Тэгэхээр энэ номны ерөнхий сэдв нь юу ярьж байгаа юм гэхээр эмэгтэй үр удам болон могойн үр удам хоёрын түүхэндх тэмцлийн тухай дүрсэлж бичсэн хүн байхгүй. Тэгэхээр энэ хүний таамаг нь юу байсан бэ гэхээр могойн үр удам гэдэг нь яагаад ийм хөгжөөд явчваа гэдгийг судлаад бичсэн. Тэр нь юу гэсэн үг гэхээр бүх шашнууд доторх одоо шашны теологи гэж нэрлэх юм уу? Бүх шашнууд доторх тэр могойн үр удмын үзэл баримтлал хэрхэн хөгжиж, хэрхэн нийлж, тийм хэрхэн шашнаас шашин үүсч энэ дэлхий дээр явсан юм бэ гэдгийг тайлбарлаж байгаа нь. Тэгээд тэр шашин нь явсаар байгаад өнөө үед тэр шашныхын хэлбэр нь яаж те ийм New Age гэдэг урсгал болов, яагаад бурхныг эсэргүүцэх болов гэх мэт ийм нарийн ийм түүхэн зурвасуудаар тайлбарлаж явсан юм. Гэтэ мэдээж хэрэг энэ ном Библи биш. Гэхдээ бид нар энэ номноос юу харж болох вэ гэхээр цаг үе болгонд тий бурхны чуулган энэ могойн үр удамд яаж хуурдагдаж мэхлэгдсэн тий. Яаж заримдаа энэ тохиолдлууд хийгээд байгаа юм гэдгийг энэ хүн өөрөө бурхны хүн таамаглаж тий энэ нь энэнтэй холбоотой юм байна. Энэ бэлэгдэл нь энэ бэлэгдэлтэй холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл шашнуудын судалгаа нэлээд орсон тийм ном санагдсан. Тэгэхээр та хэд маань өөрсдийнхөө судалгаандаа өөрсдийнхөө бас уншлагадаа ашиглана байх гэж найдаж байна. Тэгэхээр яг энэ номын хэлж байгаачлан бидний эргэн тойронд сүнслэг тэмцэл асар их байна. Мэдээж хэрэг сүнслэг тэмцлийг бид нар нүдэрээ харж чадахгүй. Гэхдээ тэр сүнслэг тэмцэл бидрийг заримдаа Христэд итгэгч бидрийг заримдаа мэхлэх боломжтой гэдгийг бид нар энэ 1-р Иохан номны Илч Иохны хэлж байгаас бид нар олж мэдэх боломжтой. Заримдаа сүнслэг тэмцэл нь биднийг гим нүгэл Христэд итгэгч хүн нүгэл үйлдээд бусдыг буруутгаад өөрийнхөө нүглийг олж харахгүй үед бидрийг мэхлэх боломжтой гэж Иохан энэ хэсэгтээс хэлж байгаа. Тийм учраас бид нар үүний эсрэг дадлаг хийх ёстой гэсэн. Бид нар юу хийх ёстой вэ гэдгийг Илч Иохан энэ дээр 8 дугаар ишлэлээс авахуулаад бид нарт ярьж байгаа. 8 дугаар ишлэлийг хэдүүлээ харцгаая. 8 дугаар ишлэлээр нүгэл үлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурхны хүү үүнд илчлэгдэжээ гэсэн. Энэ хэсэг дээр хүү илчлэгдсэн тухай ярьсан баг. Диаволын үйлсийг зогсоохын тулд Бурхны хүү илчлэгдэж. Тэгэхээр Христийн бидний дунд ирсэн. Христ ирсэн нь нүглийг зогсоохын тулд ирсэн гэдгийг бид нар маш сайн мэдж байгаа. Тийм ч учраас бид нар нүглийн эсрэг хийх тэмцэлдээ бид нар ганцаараа ерөөсөө тэмцэлддэггүй. Үнийг теологч нар бид нар дайсантайгаа нүглийн эсрэг ганцаараа тулалдаггүй гэдгээр нь мэднэ тийм. Би дайсантайгаа ганцаараа хизээч тулдахгүй. Яагаад тэр вүлээ? Христ аль хэдийн нүглийг ялсан. Загалмай дээрээ нүглийг ялсан. Тийм учраас Христийн ялалтын ажил аль хэдийн ихэлсэн. Тийм учраас бид нар өөрсдийнхөө нүглийн асуудал дээр, бэрхшээл дээр, уруу татлах дээр, мэхлэгдсэн явдал дээр Христийг тунхагладаг. Христийн ажлыг тунхагладаг. Христ ялсан учраас би нүглийг даван туулах боломжтой. Яагад гэвэл би ялж байгаа биш, харин би Христийн ажлыг өөрийнхөө амьдралдаа үргэлжлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл Христ надад хүчийг өгсөн учраас би нүглийг даван туулж байгаа. Үүнийг Иохан маань 8 дугаар ишлэл дээрээс Бурхны хүү үүний төлөө илчлэгдэжээ гэж хэлсэн. Устгах чадвартай гэсэн. Христ нүглийг устгах чадвартай. Харин 9 дугаар ишлэл дээр бид нарт шин их үүсвэр байгаа тухай Илч Иохан ярьж эхэлдэг. Бурхнаас төрөгч бүр
нүгэл ис үлддэг. Учир нь бурхны үр түүн дотор оршдог. Тэрээр бурхнаас төрсөн тул нүгэл үлдэж ис чаднаа гэсэн. Энэ хэсэг жоохон теологчдын хувьд бол нэлээд маргаантай. Гэхдээ энэ үүн дээр бидний хамгийн сайн мэддэг теологч Джон Кальвин энэ хэсгээр юу гэж хэлсэн гэхээр бурхнаас төрсөн хүний зүрхэнд бурхны сүнс тогтмол давамгайлж нүглийн эсрэг тэмцэх туйлын чадамж өгдөг гэсэн. Энэ нь нүгэл үлдэх боломжийг үгүй болгодог ч гэсэн шин төрүүлэлт бүрэн биш тул өдөр тутмын алдаа гарч болно. Тэрээр нүглийн үлдэгдэл үлдэхийг хүлээн зөвшөөрдөгч сүнс байнгын давамгайлаар хянана гэж тэгж хэлсэн байна. Августин болохоор энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бурхны үр гэдэг нь бурхны үг бөгөөд түүнийг сонсогчдод төрүүлэх үр болдог. Энэ нь нүгэл үлдэх байдлыг үгүй болгодогч 1-р Иохан 1:8-аас 10-тай цогцож тасралтгүй нүгэл үлдэхгүй гэсэн санааг илэрхийлж байгаа гэж хэлсэн. Тэгэхгүй заримдаа бид нар айгүй гиннээр бурхнаас төрөгч бүр нүгэл ис үлддэг гэж хэлчихэнгүүт Христч хүн нүгэл үлддэггүй болоод явж магадгүй. Тэгэхээр эндээс бурхнаас төрсөн гэдэг нь бидний яг одоогийн байгаа бодит байр суурийг хэлж байгаа. Тэгээд бид нар шинэ амьдрал үргэлж боломжтой. Бурхны хүчээр нүгэл үлдэхгүй байх боломжтой тухай сануулж байна. Тийм ч учраас бид нар үүнийг яг өөрийнхөө бодит амьдралдаа юу гэж ойлгож болох вэ гэвэл энэ текстээр бид нүглийг дадал болгох боломжгүй гэдгээ олж харна. Бурхны сүнс биднэрт байнга сануулна. Бид нүглийг өөрийнхөө амьдралын дадал болгох боломжгүй. Тийм ч учраас бид нар нүгэлдээ тэмцэнэ. Унана, босно, гимшин тэгээд бурхантай хамтдаа ариусгалын амьдралаа үргэлжлүүлнэ. Магадгүй нүгэлдээ хизээж эвлэрэхгүй. Нүглээ өмгөөлөхгүй. Бас хэвийн гэж нэрлэхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурхны ариун сүнсний тусламжтай, бурхны үгийн тусламжтай бурхнаас төрөгч бид нүглийг дадал болгодоггүй. Бурхнаас төрсөн тул нүглийг дадал болгож ис чадна гэсэн утгатай. Тэгээд харин энэ 10 дугаар ишлэл дээр бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэн зүвийг үлддэг гүнж ах トゥ угээ хайрладаг гүнж бурхных бишээ гэсэн. Тэгэхээр бид нар бурхны хүүхдүүд өөрсдийгөө бурхны хүүхдүүд байх шалгуурыг бид нар хоёр шалгуурыг л харах боломжтой байна. Энэ хэсэг дээрээс харах юм бол нэгдүгээрх нь зүвийг үйлцээр байх. Зүвийг үйлцээр байх гэдэг нь бурхны өмнө үнэнч байх, шудраг зантай байх, бурхны өмнө гим нүгэлгүй цэвэр байдлыг хүсэж амьдрах. Үнийг зүвийг үлдэх гэж нэрлэж байна. Хоёр дахь нь ах トゥ усээ хайрлах. Ах トゥ усээ хайрлах гэдэг нь чуулганы магадгүй энэ библийн сургаалтын төвийн эсвэл ангийнхаа хамт олноо босгон байгуулах. Тэдний төлөө ажиллах, хов талцлыг нь твчихгүй байх, бусдаа үйлчлэх, хайрын үйлчлэл хийх тухай ярьж байна. Тэгээ харамсалтай нь итгэгч болгон ах トゥ усаа барьж байгуулж чадахгүй байна тийм. Тэгэхээр энэ хоёр зүйлсийг библийн сургаалтын төвийнхөө шин семестртээ оюутнуудтай уриалмаар байна. Та бүхэн маань энэ семестртээ нүгэлтэйгээ битгий хөвлөрээр уруу татлагтай тэг ховж хөвтэй гим нүгэл үйлдвэрлэх уруу татлагтай битгий хөвлөрээр харин өдөр тутам зөвхт байдлыг дадал болгоосай гэж хүсэж байна. Зөвхт байдлыг дадал болгоосай. Тэгээд бас энэ семестртээ ах トゥ угээ хайрлахыг дадал болгоосай гэж хүсэж байна. Мэдээж хэрэг бид нар дүндээ анхаарах бах тий. Шудраг байж дүндээ анхаарах бах. Гэхдээ христчэн хүний ёсоор зөвхт байдал ах トゥ усээ хайрлах. Өөрөөр хэлбэл манай библийн сургаалтын төвийн алсын хараа шиг тий. Цогц өөрчлөгдсөн. Библийн цогц боловсрлоор өөрсдийгөө эргэн тойрныхоо хүмүүсийг өөрчлөхийн тулд бусдыг босгон байгуулж хайраар үйлчилсэн. Бас зөвхт байдлыг дадал болгосон тийм хүмүүс байгаасай гэж уриалж байна. Хамтдаа эзний өмнө очиод тэр залбирцгаая.